Хууль гэдэг нийгмийн харилцааны хэм хэмжээг зохицуулсан дүрм журам юм. Тэгэхээр хүний нийгэмд бид хуульгүйгээр амьдрах боломжгүй. Хуулийг амь оруулж, нийгэмд шударга ёсыг сахиулж, ард иргэдэд хамгаалдаг газар бол шүүх. Тэгвэл тус салбарын ирээдүйн боловсон хүчин болох хуульч, эрх зүйчээр ихтэй сургуульд суралцж байгаа оюутан залуусын онолын мэдлэгээ практик дээр туршиж, дадлагжих боломжийг олгодог томоохон тэмцээний нэг бол mock trial шүүхийн мэтгэлцээний тэмцээн. Энэ жилийн тэмцээнийг Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсны 20 жилийн ойд зориулан зохион байгууллаа. 9 дахь удаагийн mock trial тэмцээнд 14 хууль зүйн ихтэй сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд тэднийг 16 хуулийн фирм дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар мэдлэгээ сорин өрсөлдсөн. Сайн байна уу, намайг Орхон Сэлэн гэдэг. За их засаг хууль зүйн сургуулийн 486 дугаар бүлэгт суралцдаг. За өмнөх 2023 оны Мохтрал шүүхийн мэтгэлцээнд орж дидээр эзэлсэн. За одоо Мохтрал мэтгэлцээнд орж байгаадаа туйл их баяртай байна. Намайг Дүүрэн заа гэдэг санхүү эдийн засгийн их сургуулийн 4-р курс оюутан байгаа. За тэгэхээр манай сургуулийн хувьд гэвэл дотоод шалгуураараа хүүхдүүд маань ингээд гараад ирсэн байгаа. Нийтдээ 6 оюутан бол манай сургуулиас суралцж байгаа. За намайг Батрагийн Болормаа гэдэг МОС-ийн хууль зүйн сургуулийн 4-р курст суралцдаг. Өмнө нь бол Мохтрал буюу шүүхийн мэтгэлцээний тэмцээнд бол орж байгаагүй. Тэгээд одоо л яг орж байгаад энэ нь болохоор бас мөн захиргааны нэрийн шүүхийн 20 жилийн хүрээнд болж байгаа тэмцээн байгаа болохоор журнал сэтгэл хөдлөл өндөр байна. За намайг Бацаргийн Мөхтөл гэдэг Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан. За өнөөдөр бол ингээ яагаад мэтгэлцээний тэмцээнд оролцсон бэ гэхээр мэдээж илтгэдэггүй хуульч гэж байх боломжгүй. Тэгээд одоо их зүгээр сурж байгаа болохоор ирээдүйд мундаг хуульч болохын тулд одоо баг багаар ингээ оюутан цагаас эхлээд ингээ туршлага одоо суух үүднээс энэ тэмцээнд орохоор шийдсэн. Тэгээд мөн энэ боломжоор ингээ хангаж байгаа Хусын дээд шүүхээс ингээ ийм тэмцээн зохион байгуулж байгаад бол баярлалаа гэж хэлье. Тэгээд Монгол Улсад орчин цагийн захиргааны хэргийн шүүх үстэй 20 жилийн айн мэндийг хүргье. Санаачлан зохион байгуулагч Монгол Улсын дээд шүүх, ерөнхий зохион байгуулагч Монголын хуульчдын холбоо, хамтран зохион байгуулагч Монголын өмгөөлөгчдийн холбоо. Энэ шүүхийн мэтгэлцээнд орё гэж шийдсэн та нарын энэ шийдвэр бол мөн сонголт. Та нар маш зөв сонголт хийсэн. Энэ одоо өрсөлдөөнөөс энэ хэсэг хугацаанд нэг 2 сар орчим үргэлжиж байгаа энэ хугацаанд та нар биенээсээ суралцсан байх. Илүү одоо мэддэг туршлага олж авсан байх. Магадгүй амьдралдаа маш сайхан нэгэн дурсамжийг бүтээж байгаа. Магадгүй зарим нь эндээс маш сайн найзаа олсон байх. Магадгүй одоо ирээдүйд амьдралын хамгийн үнэнч одоо бизнесийн хамтрагчаа олсон байх. Эсвэл магадгүй одоо гайхалтай сайхан шин санаач олсон байж магадгүй. Тэгэхээр энэ одгон бол та бүхэнд бас одоо үр шимээ өгж байгаагийн илэрч юм аа. Тэгэхээр энэ удаагийн тэмцээний бэлтгэлээс захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргаан буюу нийтийн эрх зүйн хүрээнд гардаг энэ эрх зүйн маргаан ямар олон талтай, ямар гайхалтай, ямар сонирхолтой, ямар одоо хуульчдын чадах эд шанцыг одоо сордог вэ гэдгийг та нар бас анзаарсан байж магадгүй. Аргалгаатай мэтгэлцэл сурна гэдэг бол энэ маш том чадвар. Энэ тэмцээний явцад илүү ихийг сурч, илүү ихийг мэдж, за амжилт дүүрэн цааш аялахын одоо үзэгтэй өрөөлийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Ажлын хэсгийн бүх гишүүдэд мөн баярлалаа. Ингээд тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. Энэ жилийн хамгийн гол онцлог бол оролцогчдын тоо маш олон байна. Одоо нийтдээ бол одоо хууль зүйн нөхөрлөлүүд бол 16 нөхөрлөл оролцож байна. 16 нөхөрлөл тус үрдэн 4-5 одоо оюутан энэ багийн гишүүд болж ингэж оролцож байгаа. Тэгээд энэ одоо арга хэмжээний зохион байгуулалтанд оролцож байгаа, дэмжиж байгаа, өөрсдийн зүгээс одоо оюун ухаанаа уралдуулж, одоо ур ухаанаа уралдуулж, энэ логик сэтгэлгээ илтгэх чадвараараа одоо ялгарч шалгарсан хамгийн шилдэг баг л одоо ялна. Тэгээд энэ оролцоонд энэ одоо арга хэмжээ Мохтрал тэмцээний үйл ажиллагаанд бас өндөр амжилт хүсье. Төрт яс эртний их түүх соёлтой тусгаар тогтносон Монгол Улсын хууль зүйн сургуулийн оюутан бий. Хуулийг чанд сахиж, эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн шүүхийг мэтгэлцээний тэмцээнд үнэн чудраг, идэвх санаачлагтай бусдад хүндэтгэлтэй оролцохоо андгаалж байна. Эртний грекчүүд сайн мэтгэлцээнээс зөв шийдвэр гардаг хэмээн үзэж, иргэд нь хуулиа хэлэлцэж мэтгэлцдэг байсан бөгөөд
дунд сургуулийн сурагчдад мэтгэлцээний урлагийг эзэмшүүлэх хичээл заадаг байжээ. Дундад зууны үед Европт элтгэх урлаг болон мэтгэлцээнийг боловсролын хөтөлбөртөө оруулж байжээ. Мэтгэлцээн гэдэг нь орчин үед боловсролын сургалт хэлбэрээр ихэвчлэн хэрэглэгддэг тодорхой сэдвийн талаар үндэслэл нотлохоотойгоор элтгэн мэтгэлцэж маргалдах арга барил юм. Монголчууд эрт үеэс мэтгэлцээний арга барилыг дайралцаа үг хэмээн нэрлэж ирсэн. Энэ удаагийн мэтгэлцээний тэмцээний шүүгч, шүүх бүрэлдэхүүний өмнө нэхэмжлэгч, хариуцагч багуудын хооронд явагдах захиргааны хэргийн загвар шүүх хуралдааны үйл ажиллагаа гэж зааж өгчээ. Тэмцээний багуудыг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тодруулж, хуулийн фирмүүд дасгалжуулах багаа сонгосон билээ. Харин анхан шатны мэтгэлзэх битүүмжилсэн хэргийг 3 дугаар сарын 6-ны өдөр задлж, багууд 5-7 хоногийн турш бэлдсэн байна. За өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ихэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Анх Бат байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлийн шаардлага үндэслэлээ танилцуулахад бэлэн боллоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 5 заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзээд захиргааны эрг шүүгд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлийн 5-4-т захиргааны байгууллагаас гарах нэхэмжлийн хувьд ямар хууль зөрчигдсөн эсвэл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндслээр нэхэмжлийн шаардлага үндэслэлийг тодорхойлж гаргаж байгаа. Захиргааны хэргийн шүүх хуралдааны мэтгэлцээний кейсийг улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим өндөр нууцлалтай сонгож боловсруулсан байна. За даалгаврын хувьд бол ер нь бол хөнгөн кейс байгаагүй. За даалгавар бол нарийн хариул бас мэргэжлийн үйлчдийн хувьд ч гэсэн бодхоор тийм ээ тунгаахаар нэлээд одоо эрх зүйн гаргалгаа шаардсан ийм даалгаврууд байсан. За оюутнууд маань харьцангуй энэ даалгаврууд дээр бол бас амжилттай оролцсон их олон төрлийн гаргалгаанууд бас хийж чадчихээн. Эдгээр хуулийн сургуулиудыг, хуулийн фермүүдийг хооронд нь ингэж хамтруулж нэг цэг дээр авчирч байгаа нь бол өөрөөр хэлбэл хууль хэрэглээний одоо нэгдмэл байдал, мөн хуулийн сургалтын нэгдмэл байдал гэдэг эдгээрийг нэг нэгнээсээ бас туршлага суралцах тийм олон талын өгөөчтэй ийм арга хэмжээ. Бүх оюутнууд нь үнэхээр мундаг сайн мэтгэлцэгч, мундаг сайн бараг өмгөөлөгчийн хэмжээнд бараг энэ мэтгэлцээнүүдийг өрнөж чадлаа гэж үзэж байна. Зарим тохиолдолд үнэхээр бараг энэ одоо энэ оюутнууд шиг ийм мэтгэлцээ ингэж бас халуун үнэтэй ингэж гал асч өрнөдгөө гэдэг хүртэл шүүгч маань хүртэл өөрөө ийм санал коммент хүртэл бас хэлж байна. Тэгэхээр энэ бол бас хангалттай хэмжээнд манай оюутнууд минь сайн оролцож чадсан гэж үзэж байна. Монголын хууль толгой бол энэ магистрал энэ тэмцээнийг бол хэд хэдэн төрлөөр явуулдаг. Тухайлбал эрүү, иргэн захиргааны чиглэлээр түүнчлэн бас арбитрийн одоо их зүгээс бидний явуулдгийг. За энэчлийн тухайд бол энэ захиргааны чиглэлээр бол голдож яг дагнаж ингэж хийж байгаагаар бол илүү онцлог боллоо гэдэг бол хэлэх байна. За иймд бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчд нь аймгийн сонгуулийн оргоо байгуулах эрхтэй болохыг тогтоолох нэхэмжлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. За иймд бол дээрх үндслүүдээр захиргааны эрх шүүгт хэн шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106-гийн 3-14-т хэсэг зааснаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргаж буй нэхэмжлийн шаардлагыг бүгд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж өгнө. За хадуудын тайлбарыг сонслоо. За дараагийн дагуу хэрэг сулрсан бичгийн нотлог баримтуудыг шинжилэн судлана. За нэхэмжлэг тад хэрэг сулрсан бичгийн нотлог баримтуудаас шинжилэн судлах баримт мэдрэл байна. Өнгөрсөн жилийн буюу 2023 онд зохион байгуулагчсан захиргааны эрх зүйн төрлийн маань тэмцээнд нь болохоор оролцоод шилдэг элтгэгчийг нь хүртэжсэн, тийм амжилттай оролцсон. Сонгуулийн үед ороо гэдэг нь өөрөөсөө хамтран бэлэн зарчмыг хэрэгжүүлэх ёстой байгууллагаас хуулинд дараа болоод нарийн бичиг хоёулаа 29 зураг баталгаажуулаад шийдвэр хүчин төрлөөр болно гэж тусгасан гэдэг. Гэтэл бид бүхний асуугаад үзвэл яагаад зөвхөн за тэгээ манай багийг болохоор ихэд хэрүүгээ партнерс гэдэг өмгөөлийн нөхөрлөл маань ихэд удирдах оролцож байгаа. Илүү тийм дөхөн байсан гэж хэлэхэд болно. Тийм учраас энэ хүүд тэмцээн болон хуулийн сургуулийн оюутнуудын маш нэр хүндтэй жил олон хүлээж авдаг орохын тулд маш их өрсөлдөөн тэг хичээл зүтгэх шаарддаг том тэмцээн учраас тэгээ нийт энэхүү оролцож байгаа оюутнуудад амжилт хүсээд тэгээ цаас таашдын сурлууд мөртөнд бас амжилт хүсье. Төгсөх курсынхаа хүрээнд бол яг төгсөх курсынхаа даваан дээр одоо захиргааны иргэн шүүх байгуулагдсны 20 жилийн ой хүрээнд захиргааны шүүхийн бэтгэлцээнд орсондоо бол сэтгэл маш өндөр байна. Гэвч сонгуулийн тухай хуулийн 31-ийн 5 дээр нөхөн болон ээлжид бус сонгуулийг зохион байгуулах хэрэгтэй гэж зааж өгсөн буюу бид бүхэн өнөөдөр нөхөн болон ээлжид бус сонгуул дээр маргалтаагүй. Миний хүсэл зорилго өөрөө яг юу юм? Би эмчээс илүү яг юуг чадах юм? Миний дотоод ертөнцийг юу гэдэг юм бэ? Тэрэн дээр үндэслээд ерөнхийдөө л өөрөө хуульч буюу эрх зүйч мэргэжлийг сонгосон.
сонгуулийн ерөнхий орооны хэмжлэгсэн төлөөлөгч болормоо байна. Баянгол 4-2 дугаар хороо Бисимбэ байрлал. Мэтгэлцэн хасагдах журмаар зохион байгуулагдсан бөгөөд анхан болон давж заалдах хяналтын шатны гэсэн 3 үе шаттай. Анхан шатны журмаар мэтгэлцэх багууд тухайн мэтгэлцээний кейсийн агуулгыг бичгээр илэрхийлсэн нэхэмжлэл, нэхэмжлийн хариу, тайлбар, этгэмжлийг урьдчилан бэлтгэж шүүх бүрэлдэхүүн болон оролцогч багт өгсөн байна. Анхан шатны мэтгэлцээнд 16 баг оролцож 8 баг шалгарсан. Шалгарсан 8 баг дахин анхан шатны журмаар мэтгэлцэж 4 баг шалгарч үлдсэн юм. Эхний ялалтаа авцсан байна. Одоо дараагийн тоглолтоо сая сугалчлаа. Одоо дараагийн тоглолтод орох бэлэн болсон байна. За эхний шатанд бол яг л бэлдснээр орсон, нөгөө талаас яг л бас бэлдсэн. Бидний харж исэн төлөвнүүдээр яасан. Тэгэхээр фирм бол ингээм манай багийг бол сайн тасгалжуулсан л гэж үзэж байна. Бид нар ч гэсэн бас хичээгээд ерөн шөнийн 1 2 хүртэл бэлдээд тийм болохоор л гайгүйсэн байх гэж бодож байна. Өмнө хуулийн сургуулийн маань багш нар бэлддэг байсан бол нэмээд энэ удаа дээр багш нар бус харин хуулийн фирмүүд буюу бодитоор хэрэг маргаанд өдөр тутам шүүх хуралдаанд ордог ийм хуульч өмгөөлөгч нар өөрсдөө бэлдсэн. За хуульч өмгөөлөгч нар одоо нийлээд бэлдэж байгаа нь маш онцлог байлаа гэж харж байна. Товчхондоо яг өдөр тутам ажиллаа хийдэг хүмүүс манийг энэ чиглэлээр зааж зөвлөх болон туршлагаа хуваалцах нь оюутнуудад маань нэлээд олзуурах хууштай болон бас нэлээд мэдлэг мэдээлэл хуримтлуулсан одоо бас хоногуйд байлаа гэж харж байна. Товчхондоо бэлтгэлийн хугацаа бол бас нэлээд урт 40 орчим хоног байсан. Энэ бол оюутнуудыг хөгжүүлэх, за тухайн асуудлаа бүрэн ойлгох, тухайн харилцааны юу ийсэн бэ гэдгийг бас нэлээд сайхан ухаж ойлгох ийм хангалттай бэлтгэл хугацаа байсан. За энэгээрээс давуу талтай байлаа. Нөгөө талаас энэ өөрөө хуулийн фирмүүд тасгалжуулж байна гэдэг маань өөрөө нөгөө оюутнуудад практик мэдлэг аягүй сайн суулгаж өгсөн. Өнөөдөр яг хэрэг хэн шийдвэр ажиллагаан дээр өмгөөлч ямар байдлаар олцд юм бэ? Юу гэж ярьд юм бэ? Шүүх хуралдаанд би хэмжлэлийн үндэслэл шаардлага, татгалзлын үндэслэл шаардлага хэрхэн яаж тайлбарлад юм бэ гэдэг бодиттой өмгөөлөгчөөсөө сонсоод ингээд орж байгаа нь өөрөө оюутнуудад маш сайн мэдлэг чадвар өгж байгаа. Тэгээд захиргааны иргэн танхимын энэ тэмцээний зохион байгуулах зорилго ачаал бүгд нь үүгээрээ бас илэрж байгаа. Энэ бол зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Тийм. За мөн дээрээс нь нотх хуримт шинжилэн судлах асуулт хариултын үед ач холбогдол бүхий зүйлийг ерөөхдөө асуугаагүй. Нотх хуримтын ерөөхдөө ач холбогдол зүйлийг судлаагүй үндэснээс нэхэмжлэгч талын маань гаргаад байгаа ингээд маргаанд гомдолтой юм шиг, чиг үүрэгтэй юм шиг ийм ингээд эргэлзээтэй нөхцөл байдлыг сонгуулийн ерөнхий ороо бидэнд үүсгээд энэний үндсэн дээр ерөөхдөө сонгуулийн ерөнхий ороо хавцрыг судлуулан асуулт хариултаа явсныхаа үндсэн дээр хариу тайлбараа гаргаад байна. Дахиад зүйлийг хийхэд ерөнхийдөө ямар нэгэн байдлаар эрхтэй болохыг тогтоолгосон бол та бүхний ямар субъектив эрх зөрчигдсөн бэ гэдгийг хамгийн түрүүнд гаргах нь зүй ёсны хэрэг байхаа гэж үзэж байна. Ийм шүүх бүрэлдэхүүн ингээд багууд суглааны дагуу 4 танхим хуваагдаж баг тус бүр эхний тайлбарын хугацаа, нотлох баримт, шинжилэн судлах хугацаа, асуулт, хариулт, нэмэлт тайлбар гаргах хугацаа зэрэг 4-ийн дагуу мэтгэлцлээ. Анхан шатны мэтгэлцээнд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүх хуралдааны дэгийг баримталсан нь оюутан залуусын ур ухааныг бас сорьсон явдал байлаа. За бүгдээ бас орлоонаа. Захиргааны эргийн давзаалт шатны шүүхийн шүүх хуралдааны нээж байна. Өнөөдрийн хуралдаанаар Молог компани нэхэмжилттэй захиргааны эргийг давзаалт шатны журмаар хяналтцгнэ. За сууцгаая. За өнөөдрийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд хуралдаанд аргалагч шүүгч билгүүн шүүх бүрэлдэхүүнд мөнгө толгох шүүгч тавьлагдсан. Энэ эргийн илтгэгч шүүгчээр мөнгө чагаа шүүгч ажиллана. Хуралдааны тэмдэглэлийг шүүхийн ажилтнанд тэмүүлж өгдлөө явуулах нь байна. Танилцуулсан шүүх бүрэлдэхүүн болон хурлын нэрийн бичгийн дараагаас захиргааны эрх шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 84-р зүйл заасан үндслээр татгалзах хэрэг та бүхэнд байдаг. Татгалзал байна уу? Нэхэмжлэгч талаас ихтэй хариул. нэхэмжлэх талаас татгалзал байхгүй. За хариуцагч талд бай. Хариуцагч талаас татгалзал байхгүй. За хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулаад гарах хүсэлт байгаа юу? Нэхэмжлэгч талд. Хүсэлт байхгүй шүүгч. За хариуцагч талд бий юу? Хүсэлт байхгүй. За талуудын хэн аль нь хуралдаа эхлэхийн өмнө гомдол, итгэмжлэл болон холбогдох баримтууд гомдолд гарах хариу тайлбар хариуц нэхэмжлэгч талаас мөн гаргаад өгсөн байна. За шүүх хуралдаан бол захиргааны эрх шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль заасан журам дарааллын дагуу явагдана. Дэг мөн адил хууль заасан дэгийг баримталж оролцох үүрэгтэй бол тайлбарлалт бүрдэж байгаа. Ингээ хууль заасан дарааллын дагуу илтгэгч шүүгчээс анхан шатны шүүхийн шийдвэр эс зөвшөөрч гаргасан гомдлын агуулгыг танилцуулна. За энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давзаалтах гомдол гаргасан. За гомдлын агуулга бол шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.
агашны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Давж залдах хяналтын шатны мэтгэлцээнд багууд нь гомдол, гомдлын хариу тайлбар, нэмэлт тайлбар, этгэмжлийг урдчлан бэлтгэж шүүх бүрэлдэхүүн болон оролцогч багт өгснөөр эхэлсэн. Одоо тэмцээний сонирхолтой хэсгүүдийг хамтдаа харцгаая. Шүүхийн магадлалын нэг нь тогтоогдсон байдлыг элц зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. За, Молор ХХК-гийн од хүнсний дэлгүүр нь коронавирус цаавтгалтай холбоотойгоор бүх нийтлийн бэлэн байдал зарсан байх үед 20 цэрийн дэлхмийг зөрчиж арх согтууруулах хундаа болох 2%-аас дээш спиртийн агуулмжтай худалдан борлуулсан үйлдлийн зөрчлийн хэрэг толбогдсон. Захиргааны акт гаргахын өмнө эрх хуулиасны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгоно гэж заасан нэхэмжтгчийн эрхийг хангаагүй. Мөн 27 дугаар зүйл заасан сонсох ажиллагаа явуулах зэрэг хуульд заасан нэхэмжтгчийн эрхийг хангаагүй тусгай чөлөө хүчингүй болох тухай 150% захирамжийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дахь зүйлийн 43-ийн 1-р хэсэгт захиргааны актыг хаягдсан этгээд болон эрх хуулиасны ашиг сонирхол нь хөндөгдөж болцсогүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж зохицуулсан. Гэтэл засаг дарга 150% захирамжийг хаягдсан этгээд болох нэхэмжлэгч Молор компанид хууль заасан журмын дагуу мэдэгдээгүй. Манай компани засаг даргын 150% захирамжийг аль бие усаар гадаж аваагүй бөгөөд Facebook групп дээр шеэрлсэн байхыг л олж хараад үүнтэй холбогдуулаад нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны иргэн шүүхийн 20 жилийн аа гэдэг бол бас одоо түүхэн ач холбогдолтой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл анх одоо энэ шүүх бол Монгол улсад байгаагүй. Ингээ 2004 онд бол энэ шүүхийг байгуулснараа бол нөгөө төрийн буюу нийтийн засаглалын зүгээс одоо иргэний үндсэн эрх хэрэгчлөөг зөрчсөн. Тэгээ иргэний үндсэн эрх хэрэгчлөөнд үнэлэхгүйгээр хууль бусаар одоо халтсан тохиолдолд хэн эрхийг нь хамгаалж хэн эрхийг нь сэргээх вэ гэдэг энэ суур асуудлаас үүдэлтэйгээр энэ шүүхийг бол анх байгуулсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ захиргааны иргэн шүүхийн гол ач холбогдол нь бол иргэдийн зөрчигдсөн эрхийг бол сэргээн одоо эдлүүлэх, зөрчигдсөн эрхийг нь хамгаалахад бол гол зорилго нь байдаг. Тэгэхээр энэ зорилгод нэгдсэн одоо захиргааны иргэн шүүхийн шүүгч нартаа за энэ бол Монгол улсын хэмжээний тийм ээ 23 анх шатны шүүх байж байгаа. За давзаалтах шатны шүүх байж байгаа. Улсын дэд шүүхийн захиргааны иргэн тайван. За энэ бүх шүүгч нартаа ой мэндийг хүргэе. За мөн шүүхийн захиргааны ажилтнуудаа бол чин сэтгэлээсээ мэдчилгээ зөвшөөрж байна. За, тухайлбал захиргааны актыг хуульцсан үндэслэлийн тухайд тайлбар хий. Засаг даргын 2021 оны 4 сарын 19-ний энэхүү захирамж нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14-ийн 1-ийн 4 дахь залтыг үндэслэж гаргасан. За, энэ зүйлдэд юу гэж заасан бэ гэвэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноттой зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход зохицуулсан. За давхын тоглолтын дээр бол манайх нэхэмжлэх талаас тоглолоо. Тэгээ ер нь бид нар бэлтгэлийн үед бол илүү нэхэмжлэх талаас тоглолвол илүү биднэрт бас ашигтай байж болохын дээрээс нь бид нар илүү сайн аргументууд нэхэмжлэх талаас гаргаж ирсэн. Тэгээ яг суглаагаар бид нар нэхэмжлэгчээ суглаад яг өөртөө хийе гэж утсан бүх юмнуудаа хийж чадлаа. Тийм болохоор ер нь өөртөө итгэлтэй байна гэсэн ч гэсэн одоо хүртэл ингээд сандраал байна. Тэгээд нөгөө баг маань ч гэсэндээ маш чанга өрсөлдөгч байлаа. Гэхдээ аль аль талаасаа өөрсдийнхөө хэмжээнд маш сайн ярьсан. Тийм учраас одоо ямар ч хитэр гарсан өөрийгөө сорсон гэдэгтээ талархал хүлээж авана да. За даалгаврын хувьд бол ялчгүй яг бэлтжсэн шиг ер нь бол үзүүлж хангалттай үзүүлж чадсан гэж бодож байгаа. Мэдээж тэгээд одоо эсрэг багтайгаа одоо ингээд тоглосны үндсэндээ ер нь бол хочсон байгаасаа гэж ер нь бол хүсэж байна. Давзаалах шатны одоо шүүхийн танхим дээрээ мэтгэлдсэн бидний хувьд болонгод яг хоцсон ч бай, хожигдсон ч бай ер нь бол яг тэр нэг чухал биш. Бид нар яг энэ хүртэл явж ирэхдээ маш хэмжээний зүйлийг суралцсан, маш олон мундаг хүмүүсээс зөвлөгөө авсан. За тухайн хүмүүсээс маш олон зүйлийг сурсан. Мөн дээрээс нь одоо ингээд өөр сургуулийн өөр хүүхдүүдтэй нийлээд одоо нэг баг болж ажиллаад одоо тухайн хүүхдүүдтэй хүртэл одоо шинээр найзтай болох гэх мэтчлэн маш одоо тийм олон зүйлийг одоо алтаас илүү олсон их байсан учраас одоо ер нь бол их аз жаргалтай байгаа. За ингээд өрөлтгөн зөвлөлтөд дунджаараа хариуцагч тал 39.8 оноо, нэхэмжлэгч талд 36.4 оноо өгөөд ингээд
эцсийн байдлаар хариуцагч нь ялагчаар нь тодорч байгаа. За сууцгаач. За дөрмийн дагуу агуулгын тайлбарлана. Голчоонон дээр. За эхлээд нэхэмжлэгч талаас анхаарах асуудлуудыг дурдаад явах нь зүйтэй байна. Гомдол гаргаагүй батлаа шүүхэн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулгатай тайлбар гаргаад байна. Хэрвээ эс зөвшөөрөөд байгаа дутуу дүгнсэн гэж үзэж байгаа. Ингэж байгаа бол энэ асуудлаар гомдол гарах хэрэг нь бол өөрт нь бас байгаа. Захиргааны нэр шүүгд хам шийдвэрлэх тухай хууль заснаар Мэтгэлцээний багууд эсрэг багийн гишүүдэд хүндэтгэлтэй хандаж мэтгэлцээний соёл, ёс зүйг баримталж байсан нь энэ тэмцээний нэр хүндийг илтгэж байлаа. Онлын мэдлэгээсээ гадна одоо шүүхэд нэхэмжил гаргах, шүүхийн үйл ажиллагааны процесс нь хамгийн гол байдаг. Тэгэхээр ерөөсөө энэ оюутнууд анх нэхэмжил гаргахаасаа өсвөлэл тэрийг бичиж сурна. За шүүх хуралдаанд ямар байдлаар яаж оролцдгийг, яаж тайлбар мэдээлэл өгдгийг те. Тэрнээс өсвөлээд тэр шүүх хуралдааны үйл ажиллагаатай ер нь бол бичээд оролцоо явж байгаа гэдгээр бас чухал ач холбогдолтой байна. За сая бидний хувьд бол 4 баг үлдээд 2-2-ороо одоо хуралдаанд шүүх хуралдаанд оролцоод тэрнээс шалгарсан 2 баг нь дээд шүүхийн захиргааны нэрийн танхим дээр одоо 1-р өрийн төлөө өрсөлдөх юм боломж өгч байгаа. Давж залдах хяналтын шатны мэтгэлцээнд анхан шатны мэтгэлцээнээс шалгарсан 4 баг үлдлээ. Давж залдах шатны мэтгэлцээнд ялсан 2 баг тэргүүн байрын төлөө, ялагдсан 2 баг 3 дугаар байрын төлөө хяналтын шатны журмаар мэтгэлцгээр боллоо. За тэгэхээр өнөөдөр болохоор бид нэр гомдол гарахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэдэг одоо байрнаас бол оролцож байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр болохоор 45 ширхэг хаваатанд нь таруулаад харуул хамгаалтын зориултаар бол оруулж ирэхийг бол даалгасан байгаа. Тэгэхээр бид нэр уг үндслээрээ л одоо өнөөдрийн шүүх хуралдаанд бол оролцож байгаа буюу 45 ширхгийг л харуул хамгаалтын зориултаар нь одоо оруулаад ирээч гэдэг байр суурь нь. 180 хамаагүй мэн те. За хариуцагчаас нэг л юм асуу да. Саяныхта би сайн сонссонгүй тэр хуулийг ингэж ялга тайлбарсан л гээд гомдолд байгаа даа шүү дээ. Түрүүн асуусан тэгээд сайн тодорхойсон. Автоматар цэнэглэгдээ автоматар буудагч хоёр өөр шүү дээ. Эннээсээ углаад англи төрлийн ялгах юм байна. Энэ дээр яг хариуцагч тал ямар байр суурьтай байна? За нэхэмжлэгчийн маань оруулж ирэх гээд байгаа буу хавтас зэрэг давагдсан нотлох баримтуудын хүрээнд хагас автомат буу болох нь тодорхой болсон. Бууг бол гол маргаан чинь юунаас болж байгаа нэхэр хууль автомат гэсэн хагас автомат гэсэн юм ерөөсөө хуульд байхгүй тий. Одоо эндээс л маргаа үсчээд байгаа шүү дээ. Тэгээ хагас автомат гэхээр тэгвэл одоо та бүхэн нийлээд байгаа чинь хууль чинь алинд намрах юм. Энэ нь болохоор хуульд наривчлан зохицуулаагүй учраас үүнтэй холбоотойгоор жанжин штабын дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлт дээр болохоор хагас автомат буу нь автоматар цэнэглэгддэг учраас автомат бууны төрөлд орно гэж үздэг. Хяналтын шат гэдгээр айгүй өрөөцөлөө амар сандралтай. Өмнөх 2 өдөр амар сандарсан. Саяны кейсийн хувьд бол бид нар энэ бол угаасаа яг кейс ч бас 50-50 байх юм боломжгүй. Саяны кейсийн хувьд бол нэхэмжлэг талтай илүү байсан. Тэгээд бид нар бэлдэж байгаа ч гэсэн за нэхэмжлэгчд ийм байна. Хариуцлагатай яг хуулийн гаргалал үнэхээр хэцүү байна гэж өмгөөлөгчдөө бүр нэлийн гашсны уцад гаргасан. Тэгээд нэхэмжлэгчийг суулчаасаа гэж ботсон цай хариуцчаар тоолсон. Тэгээд ямар ч тач байгаа одоо яг гаргалгааныхаа хувьд чадах юмудаа л ярьсан гэж бодож байна. Өнөөдөр манай баг бол сайн саянаа л хамгийн чатгаараа сайн тоглосон. Тэгээд баярхандаа бүгдэнд баяр хүргэмээр байна. Одоо дүн гарах гэж байна. Ер нь ямар дүн гарах бол эмчийн 3 дугаар байрны төлөөх тоглолт байгаа шүү дээ. Тэгэхээр яг тодорхой хариултыг бол өгч мэдэхгүй байна. Ямар ч зэн өрсөлдөөнтэй тоглолт боллоо гэж харсан. Тэгээд ямар ч зэн тогтолттой өргөн хүлээж байна. Шагналт байруудыг шалгаруулах хяналтын шатны шүүх хуралдааныг улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Банзрагч даргалж шүүгчээр Соёл Эрдэнэ, Батсуур, Батбаатар, Батсүрэн нар оролцлоо. Шүүх бүрэлдэхүүн багуудыг дүгнэхдээ бичиг баримт боловсруулах, ур чадвар, баримтын үндэслэл, хууль хэрэглээ, онлын мэдлэг, нотлох баримтыг үнэлж ашиглаж буй байдал, элтгэгчийн ур чадвар зэрэг 10 үзүүлэлтээр дүгнэж нийт онооны нийлбэрийг үндэслэн шийдвэр гаргасан юм. За тодруулын хяналтын журмаар гаргасан гомдлын үндслэлийг захиргааны эрх шүүхтэн шийдвэр тухай хуулийн 123-2-1-ээс 2-4 заасан үндслэлээр гаргана тийм ээ. За тэгэхээр танаа гомдол энэ хуулийн аль үндслэлд нь хамаарч байгаа вэ? За захиргааны эрх шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-2-1 заснаар одоо шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэгэлсэн
Мөн 123-ын 2-ын 2-т шүүх хуулиар тогтоосон хэрэг хинэн шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. За. Тэгэхээр танаа гомдол бол давзаалтах шүтний шүүхийн магадлалын хүчийг болгож анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө гэсэн агуулгатай байгаа шүү дээ, тийм ээ? Тийм. За хариуцлагчдаас асуултсаа. Харуул хамгаалтын зориулалтаа галт зэвсгийн ангилд нийцж буй эсхийг наривчлан шалгаж, нэхэмжлэгч нь уг зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх тавигт холбогдох хууль журам заасан бусад шаардлагыг хангасан эсэх. За мөн тухайн жилд харуул хамгаалтын зориулалтаар импортлох галт зэвсгийн тоо хэмжээ зэрэг шүүхийн шинжилэн сүйдэх боломжоос хэтэрсэн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчаас дахин акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар төлөвлөзүүллээ гэж байгаа тийм ээ. Энэ шүүхийн шийдвэрийг юу гэж ойлгосон? Энэний дагуу ямар нэгэн үүрэг хүлээсэн үү? Одоо энэ маргаан бүхий актыг гаргахтаа харгалзаж үзсэн үү гэж асууж байгаа. За хариуцагчийн зүгээс тухайн одоо улсын дээд шүүхийн тогтоол нь 2020 оны за 2 дугаар сарын 19-ний өдөр бол гарсан. Түүнээс хойш 6 сарын хугацаанд төтөлзүүлж бол шийдэрсэн. За энэ хугацаанд бол 3487 буюу шинжээчийн төгөлт гарсан байна 2020 оны 9 сарын 2-ны өдөр. За үүнээс харах юм бол хэмжлэгчлийн оруулж ирэх гэж байгаа вебер загварын галт зэвсэг нь яг ямар зориулттай байгаа юм бэ гэх одоо холбогдолтой бол дүгнэлтүүдийг бол гаргасан. Түүнчлэн комиссийн одоо хилцсэн болон комиссийн одоо тухайн дүгнэлтийг л одоо үндэслэж улсын хилээр оруулах боломжгүй талаарх ихэд шийдвэр гаргасан. За тэгэхээр энэ тогтоол заасан ажиллагаануудыг явуулаад шийдвэр гаргасан гэж хэлж байгаа юм байна тийм үү? За. Тийм ээ. Ер нь бол сэтгэл өндөрлөө жоохон нэлээд сандралтай ч гэсэндээ ер нь бол ягс гоё ялаа. Тэгээ ер нь бол бас ингээд дээж хүүгийн тахимд орж ирээд бас ингээд битгэлцэх боломж олгосон бас ингээд бидний хувьд бүр маш өндөр одоо нэг нэр хүрийн хэрэг гэдэг тийм байлаа. Өрсөлдөгч багийн хувьд бол бас нэлээд чанга байлаа. Кейсийн хувьд бол нийллээ маргаантай. Ер нь 3 шатны 3 шүүхийн шийдвэр нь бүгдээрээ маргаантай. Аль аль талдаа ч ер нь ингээд маргаж болохоор зөвхөн нэг талын ингээд давуу байдлын эрхтэй биш. Аль аль талдаа ер нь үндэслэл гараад тоглох боломжийн тийм боломж олгосон судлах тийм боломжтой тийм кейс үзсэн. Тэгээ ер нь өмгөөллийн MDS-ийн таанлаг хэсгийн хуулийн фирм байгаа. Манай хуулийн фирмийн хувьд бол хүүхдүүдтэй нэлийн чиглүүлэг өгөө тэгээ хамтраад бас ер нь мэтгэлцээд бэлдсэн байгаа. Хүүхдүүдийн хувьд бол өөрсдөө маш хичээл зүтгэлтэйгээр оролцсон. Үүнийхээ хүрээнд бол бас шүүгчнэрийн тавьж байгаа асуултанд хариулга. Тэгээд хэрэгээ судалсныхаа үндсэн дээр хэрэгийнхаа одоо нөгөө үйл баримтыг сайн тайлбарлаж өглөө гэж харж байна. Тэгээд ер нь аль аль талаасаа хүчин чармаалтаа оролцсон байгаа. Нэхэмжлэгч талаас бас чанга байсан. Тэгээд ер нь бол яг нэхэмжлийн шаардлага бол яг нөгөө юугаа яг хууль талаас нь тодорхойлсон байгаа юу үгүй юу гэдэг дээр бас жоохон хууль тал дээр жоохон тийм байсан. Асуулж байгаа асуулт. Одоо жишээл нь саяны маргаан дээр бол бууны талаар ярьж байгаа. Тэгвэл бид нар бууг дахиад чихнээс нөгөө ойлгох шаардлага гарч байгаа болохоор бас юм нэлээд сайн юм бол бэлдсэн. Манай Soim Legal Partners-ын нийт 5 оюутан хуваарлагдаад тэгээ энэхүү тэмцээнд бэлтгэсэн байгаа. Тэгээ бэлтгэлийн хувьд гол баримтлсан арга хэмжээ гэвэл оюутнуудаар нь өөрсдөө нь хэргийг маш сайн судлуулад өөрсдийн болгосны үндсэн дээр бид нэр хамгийн одоо сүүлд нь мэрэгжлийн арга зүгээр хангах талаас нь бэлтгэсэн байгаа. Монтрел тэмцээнийг бол 2007 онд анх зохион байгуулсан. Тэр үед анх зохион байгуулалтаа бид бас сахираны кейс анх удаа зохион байгуулсан. Энэ үеийн кейс сүүлд нь орж ирсэн юм. За одоо ингээд өнөөдөр 20 жилийн одоо ойд бид нэр бас сахираны одоо кейсээр за бүх одоо хуулийн байгууллагын одоо хүмүүсийн оролцоотойгоор энэ тэмцээнийг явуулаад энэний хамгийн гол зорилго нь бол оюутнууд маань жинхэнэ хариуцлага хүлээж одоо ажиллах тэр одоо хуулийн гараа руу орох тэрнийг одоо бид нэр туслах ийм зорилгоор энэ тэмцээнийг шүүхийн 20 жилийн зориулж зохион байгуулсан шүү. За тэгээд 3 шатны одоо анхан шатны 8 шүүгч, давхын 6 шүүгч, манай хэлбэрийн 5 шүүгч энэ бүх хүмүүстэй талархал илэрхийлэх хамгийн гол энэ одоо тэмцээний хамгийн гол хүмүүс бол багийн гишүүд оюутнууд түүнийг дасгалжуулсан манай хуульчд байгаа. Та бүхэндээ баярлалаа. Монктрайл захиргааны хэргийн шүүх 20 жил шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогч багуудын шагнал гардуулах ёслолд
улсын дээд шүүхийн шүүгч захиргааны хэргийн танхимын тэргүүн мөнх туяа, улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч нар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Од Горил, өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Данзан Норов тэргүүтэй хамтран зохион байгуулагчид оролцсон юм. Энэ жилийн тэмцээний оны шилдэг илтгэгчээр санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Дүүрэн Заяа тодорлоо. Тэгэхээр шанглаа амар уйлсан. Тэгээд бас ингээд ихтэлж бас ингээд сонсоод бас ахаад уйлах га. Тэгээд нулимсаа барайл тэгээд юм бол. Нэг сарын хугацаанд өөр сургуулийн ингээд 4 хүүхэд нэг баг болсон. Тэгээд ингээд энэ хугацаанд багийнхан маань би ингээд зөндөө юм зааж өгөө. Тэгээд дээрэс нь ингээд зүгээр л амар гой дурсамжтай нэг сар болж өнгөрслөө гэж харж байна. Тэгээд дээрэс нь ингээд манай ингээд формын хагц нар бүр үнэхээр амар хүнлэг зөвхөн хуульцнаар л юм байх та гэж бодмоор хүмүүс өгдөг. Тэгээд яг ийм хүмүүстэй таарсан таас амар баяртай байгаа. Тэгээд бүх нөөц боломжоор хангасан формынхаа хагц нартаа яг тасалжуулсан мөнгө хата утгаахтаа гэж бүгдэнд баярлалаа гэж хэлье. Мэтгэлцээний тэмцээний шагналт баринд Advocate Consulting өмгөөллийн фирмийн бэлтгэсэн баг шалгарсан бол гутгаар байрыг өмгөөллийн Legal Guide байгууллагын баг эзэллээ. Үнэхээр их баяртай байна. Тэгээд мөн одоо тусалж дэмжсэн одоо Legal Guide хуулийн фирмийнхаа ахигч нарт баярлалаа. Тэгээд мөн одоо багийнхандаа хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Яг нэг сарын хугацаанд бүгдөө яг нэг хүн шиг болж чадсан, нэг хүн шиг сэтгэж чадсан. Бүх юм дээр сэтгэл гаргаж хэлсэн. Тэгээд баярлалаа гэж хэлмээр байна. 3-т орсон сэтгэл бол өндөр байна. Хичээж яагаад 3-т орон заалж уу гэж бодож байсан. Тэгээд энэ шагналыг авахд бол тусалж дэмжсэн хуулийн фирмүүд, за арга гэрийн багийнхаа гишүүд өнөхөр баярлалаа гэж хэлье. Тэгээд захиргааны иргэн шүүх үүсэн байгуулагчдын 20 жилийн айн баярын дүрье. Тэмцээний дэд баринд MDS Hanlux өмгөөллийн фирмийн баг шалгарлаа. Харин өмгөөллийн Соён Legal Partners-ийн бэлтгэсэн оюутны баг авраллаа. Би нөгөө өөрөө анх удаага мэтгэлцээний тэмцээнд орж байгаа. Чи сэтгэл өндөр байна. Тэгээд маш их хичээл зүтгэл гаргаж бэлдсэн учраас яг ингээд эцсийн шатны ингээд тэргүүн баринд орсондоо бол маш их баяртай. Багийнхандаа маш их баярлалаа. Бид нэгдэж чадлаа, баг болж чадлаа. Үүний үр дүнд өнөөдөр энэ шагналыг хардаж авсандаа туйлын их баяртай байна. Багуудыг цуглаад яг гишүүдээ сонгох хамгийн ихний өдөр яг манай өмгөөлөгч нар бидрээс асууж ирсэн та нарын яг энэ тэмцээнд орж байгаа зорилго чи юу вэ гэдэг. Тэгээд би тэгэхэд бол нэгт орох бол зорилготой. Тэгээд зарим нэг бол хажуугаар нас юм сурах бас зорилготой гэсэн. Тэр зорилгынхаа үр дүн бүгд одоо ингээ үзээ зогсож байгаад бол баяртай. Хамгийн их баяртай байна. Маш их төвлөж байна. Сайн